За ингээд Баатрийн болон тавтай мөрөл өнөөдөр та бүхэндээ таны хийсэн видеог чинь хүн үзхийн аргагүй болтол нь үлдээх тэр аргыг зааж өгье. Энэ бол хүүк. Өнөөдөр бид хүүкийн талаар ярина. Хүүкийг бол монголоор дэгэ гэж байгаа. Дэгэ гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр хүн видеог үзэж эхлэхийн өмнө гогц зааж дэгэднэ гэсэн үг. За тэгээд энэ аргыг бол голцоохон би бол зөндөө видео хийжсэн. Энэ дээр алдсан туршлагаасаа та бүхэнд одоо ярих гэж байна. За дээр нь ютубер Calloway гэж хүн байдаг. Тэр хүн бас ингээд дөрвөн алдаа хэлжсэн. Тэрэн дээр өөрийнхөө туршлагуудыг нэмээд ингээд батгцлаад юу болдгийг ярьж өгч байна. За тэгэхээр та ингээд заавал YouTube видео хийдэг байх албагүй л дээ. Ингээд Facebook дээр, Reel, Instagram юу хийдэг ямар нэгэн байдлаар видео контент хийж л байгаа. Тэрэн дээр чинь хамааралтай арга шүү. Энийг заавал мэдээд аваарай. Одоо голцоохон ихэнх хүмүүс гаргадаг дөрвөн алдаа байгаа. Энийг заснараа та ингээд хүмүүсийн видеосоо гаргахгүй байнгын тогтмол бэлгэж чадна гэсэн үг. За нэгдүгээр алдаа бол хитрхи удаашрах. За удаашралт нь юу гэж яах вэ гэхээр видеоныхоо гол сэдвийг ярихын оронд одоо ингээд хит удаж одоо баахан оршил хэлхийг хэлж байгаа. Хэрэггүй оршил байгаад одоо дөнгөж 1 2 3 дахь мөрөө хэлж хагаад 4 5 дахь мөрөөс нь гол юм орохвол одоо хитрхи уднаа гэсэн үг. Тийм учраас үзэгчдийн цагийг дэмий өрөөд хүмүүс гараа авчдаг гэсэн үг. Одоо чинь ихэнх YouTube дөнгөж эхэлж байгаа хүмүүс ч юм уу видео ч хүмүүс ингэж хэлдэг. Энэ бол минь сонсч байсан хамгийн итгэмээргүй түүх. Та бүр сонсоод үнэхээр гайхантай. Өстой сонирхолтой энэ гэж ярьж байгаа байхгүй. Гэхдээ энэ бол ерөөсөө тийм биш ээ. Энэ бол ямар сонирхолтой түүх юу гэдгийг эхэлж хүндээ хэлэхгүй зүгээр л нэг юм амны пан яваад байгаа байхгүй. Тэгэхээр үзэгч шийдвэр гаргаж чадахгүй цааш нь шууд гүйлгээ явчихдаг гэсэн үг. Та үнэхээр гайхантай хамгийн сонирхолтой жишээ юм шиг гэж олон янз бүрийн ийм үг панчаа үг авчруулахгүй шууд гол зорилгоо л. Одоо чинь хамгийн хүмүүсийн анхаарал татдаг үр жишээ авъя л да. Жишээ нь юу гэх юм те. Монголд хамгийн богино хугацаанд сая төгрөг олох бизнесийн 3 арга гэдэг ч юм уу те. Тэгэхээр нэг урдталт нь оршил та итгэмээргүй бах та энэ гэсэн тийм хэлгүүр гол юм хэлэх нь хамгийн хурдтай байдаг. Тэгэхээр ингэж хийснээр ямар давуу талтай вэхэр үзэгчид 1-2 секундын хооронд юу үзэж байгаагаа ойлгоод шууд шийдвэр гаргана гэсэн үг. Тэгэхээр нэгсэндээ ерөнхий үг буюу одоо те гал зүүл гайхалтай түүх гэдэг ч юм уу тийм үгүүдийг одоо шууд хаях хэрэгтэй. Одоо би жишээ нь та нарт ойлгохын тулд муу жишээ хэлж өгье л дөө. Энэ бол миний хэрэгжилж байсан хамгийн сайн арга. Тодорхойг гост юу нь мэддэггүй. Тэрний оронд ингэж хэрвээ та нойргуудлаар шаналдаг бол танд унтах туслах 3 энгийн дадлыг хэлж өгөө гэдэг ч юм уу. Шууд ойлгомжтой. Та үнийг сураад итгэхгүй дэ үнэхээр гайх болно гэж эхлэх юм бол энэ бол буруу. Яг иймэрхүү ингэж YouTube видео заавраад энэ тэнд айгүй их явдаг. Харин сайн жишээ юм бол англи үгийг өдөрт 10 минут засууж ирэхэд чэйжлэх онцгой 3 арга гэдэг ч юм уу. Маш тодорхойгоос амьдралаа өөрчлөх 3 нууц гэдэг ч юм уу маш ерөнхий юу нь мэддэхгүй. Тэрний оронд Facebook цаас сурчлагын ашиглан жижиг бизнесээ 7 хоногт 2 дахин өсгөх арга гэдэг ч юм уу маш ойлгомжтой байна. Энэ бол миний үтсэн хамгийн инээжтэй бичлэг гэдээ орлох юм бол энэ бол муу жишээ явах нь шүү дээ. Яг юу нь тодорхойгүй. Тэрний оронд Монгол улсын хамгийн хөгжлөлтөд 5 пранк бичлэг гэдэг ч юм уу те маш ойлгомжтой байх хэрэгтэй. За нэгдүгээр хэсэг бол алдаа бол одоо ерөнхий үгүүдийг авчаад гол жишээгээ шууд оруулах ингэж тайлбарж өглөө. За хоёр дахь жишээ нь юу гэхээр төөрөгдөл байна. Төөрөгдөл хоёр дахь алдаа шүү. Энийг одоо хүмүүс хамгийн хийдэг алдаа. Энэ бол хит ойлгомжгүй байдлаас үүддэг. Тэгээ үзэгч ерөнхийдөө санаагч ойлгохгүй бол цаашаа видеогч үзгийг чинь одоо шийдэхгүй гараа авчих магадaltaй. Юу үзэх шийдэж чадахгүй шүү дээ. Өөрт нь хамаагүй учраас. Тэгэхээр муу бүдлэнт жишээ юу гэдэг вэ гэхээр одоо та нар жишээ гэж ярил л да. Эдгээр оюутнууд стартап байгуулад олон дээр бүмийн орлого олсон бөгөөд тэдний бизнесээ өсгсөн хамгийн чухал нь өдөр бүр тэдний ажиллаа эрхэлдэг тийм аппликейшн байжээ гэдэг ч юм уу тийм. Уншихад амар төвхтэй урт гол санаа ойлгомжгүй юм байгаа өстэй бүдлэнттэй те. Энэ бол муу жишээ. Харин сайн жишээ нь юу байх юм бэ гэх юм бол одоо жишээ нь ингэж үзэл дээ сайн жишээ яриа богиносгоод маш ойлгомжтой болох юм бол эдгээр оюутнууд бизнес өсгсөн нууцсан тэдний өдөр бүрийн ажиллаа тэмдэглэдэг аппликейшн байла. Баг ойлгомжтой. Эд хөвлөр маш богинохон товч санаагаа хэрэгж байгаа. Маш тэгээд хурдтайгаар тэгээд хүмүүсийг төөрөгдүүлэхгүй гэсэн. Тэгэхээр энэ төөрөгдүүлэх байхын тулд өгүүлбэр их богинохон хэрэглэх хэрэгтэй. Тэгээд маш идэвхтэй байдлаар хичнээн. Идэхгүй байдлаар гэдэг нь одоо юу гэсэн үг вэ гэхээр ингээд жоохон бодлонтой өгүүлбэр хэлж байгаа. Энэ төлөвлөгөөг миний зүгээс бичсэн ч гэдэг юм уу те нэг жоох утга найруулахгүй эсвэл энэ асуудлыг багийн зүгээс шийдвэрсэн ч гэдэг юм уу энэ бол одоо бодлонтой итгэхгүй гэсэн үг. Харин итгэвтэй ойлгомжтой гэдэг нь яадаг вэ гэхээр энэ төлөвлөгөөг бичсэн маш ойлгомжтой манайг асуудлыг шийдсэн гэдэг ч юм уу те өгүүлбэрийн өмнөх хэлсэн өгүүлбэртэй харьцуулж хараарай ялгаа нь энэ байгаа шүү. Тэгэхээр мэдээж хэрэг та юм хүн өгүүлбэр хүүхмүк бичээд тэгээд энийг зөвхөн өөрөө уншаад ойлгоод иж магадгүй бус хүмүүс ойлгохгүй ч магадгүй учраас энийг тест хүмүүст хэлж үзэх хэрэгтэй. Нэг бол эсрэгээр бол одоо бүгд л ChatGPT ашигладаг болсон байгаа шүү дээ. ChatGPT рүү оруулаад энэ өгүүлбэр үнэхээр ойлгомжтой байна уу болж байна уу бусдад буруу ойлгохоор магадлал байна уу гэдгийг шалгах хэрэгтэй. ChatGPT-г хүндлэг багш бүгд ашиглаж байгаа хэрэгтэй. За гурав дахь алдаа бол хамаарлаг байдал. Хүн хамаарлаг юм өвцөхгүй шүү дээ. За ингээд энэ үед үзэгч одоо юу ярихаа ойлгосон ч яг өөрт нь ашигтай хэсгийг мэдэхгүй бол бас үзэхгүй гараа авчих талтай байдаг. Тэгэхээр би надад биш гэж хэлэхгүй ерөөсөн. Энэ миний хийсэн надад хамаарал. Тэрний оронд танд хамааралтай гэж ярих хэрэгтэй. За муу чи хэлээ л дээ. Би өглөөр тусаж дасгал хийх гэж олон жил оролцсон.
Тэгвэл энийг сонсоод л энэ ямар намаатай тэр хүн л асуудал юм шүү. Энийн оронд сайн жишээ нь юу гэж болох вэ гэх юм бол хэрв та өглөө босож дасгал хийх гэж оролцсон бол гэдэг ч юм уу те ариу өргөз өгүүлбэрийг нь би гэдгийг та болгочихж байгаа юм. За тэгэхээр ер нь хүмүүст хамааралтай байхын тулд хүмүүсийн өвдөлтийн зэг дээр нь дарах хэрэгтэй гэдэг. Тэр нь юу вэ гэхээр одоо жишээ авъя л да. Энэ бол Монголд хамгийн түгээмэл хэрэглэгддэг копины брендийн жагсаалтууд байна. Та эндээ сонгож ууж болно. Тэгвэл өглөө сэрэг болно гэдэг ч юм. Энэ ерөөсөө мэдээллийн чанартай байгаа байхгүй юу? Зүгээр л хүнд мэдээлэл өгч байгаа. Тэр өөрт нь хамааралтай биш. Харин энийг сайжруулсан сайн жишээ нь юу гэх юм бол хэрэв та өглөө бүр ядарч ирдэг бол энэ гурван төрлийн кофе танд ирч хүчиг өгнө. Маш ойлгомжтой шууд шийдлийг санал болгож байгаа. Энэ бол одоо хүмүүсийг тогтооно гэсэн үг. Дөрөв дэх алдаа бол сонирхолгүй байдал. Эхний 1 2 3 дахь алдааг та засаа явж идэл дөрөв дэх алдаан дээр нэрэнгүүтээ үзэгчийн үед яг юу ярих гэж байгаа бүх юм чинь ойлгочлоо. Өөрт нь хамаатай гэд үзсэн тий. Товч тодорхой байдал, өөрт хамаатай байдал энэ бүгдийг 1 2 3 дахь дамжлаг ойлгоод үзсэн. За тэгсэн чинь зүгээр сонирхол чинь хүрэхгүй сониуцсан дутагдсан байвал тэр хүн бас гарч магадгүй байхгүй юу. Тэгэхээр сониуч байдлыг яаж төрүүлдэг вэ гэхээр өөрөөр хэлбэл тухайн өгүүлбэртээ асуулт төрүүлээд тэрийг баг зэрэг хариулт өгөөд тэгээд дараагийн асуулт руу дахиад шилждэг. Энийг бол сониуч байдлын одоо curiosity loop гэж нэрлэдэг. За тэгээд үүнийг хамгийн сайн арга бол одоо шууд харьцуултыг арга байна. Далд харьцуултыг юм хоёр арга байна. За шууд харьцуулт нь юу вэ гэхээр ихэнх монголчууд таны төрхээр имийн сангаас юм авдаг. Харин би зөвхөн халуун цай сарим сэргэлээд 3 дахин хурдан идгээсэн. Энэ шууд харьцуулт биш тий. Жишээ авч байгаа шүү энэ ярин дээр. Ханаа дүрд имийн сангаас амдаг бол би зөвхөн ингэж арга хэрэглэсэн гэдэг энэ хоёрыг харьцуулж байгаа гэсэн үг. За далд харьцуулт нь юу гэдэг вэ гэхээр хэрэг та ханааднаас урдан салахыг хүсвэл энэ уламжлалт чорыг хэрэглээрэй. 8 дахин үр дүнтэй. За энэ бол далд харьцуулт байна шүү дээ. Хэрэглээрээ тэрний дараа ийм үр дүн гарна гэдэг чинь. Энэ бол одоо хүний сонирхлыг төрөх одоо төрөний ярддаг асуулт төрүүлээд баг зэрэг хариулаад тэгээд дараагийн асуулт руу шилжих гэдэг энэ арга хэрэгжилж байгаа шүү. Давчхандаа эхний өгүүлбэрээр тодорхой сэдв өгөөд дараагийн 2 3 өгүүлбэрээр харьцуулт үүсгэж одоо сониуч байдлын гогцоог одоо нээж байгаа гэсэн үг. За тэгэхээр би та бүхэнд одоо видео хийхдээ хүмүүсийн ихэнх алдаг 4 одоо хүүхийн алдаа гаргалаа үг гэдэг бол дэгийг байгаа шүү Монгол төр. За буцааж иргэн дүгнэх юм бол эхлээд бол сэдвийг ойлгомжгүй хитрхи удаж ярих гэсэн баг тийм нэгдэх алдаа 2 дахь алдаа бол одоо ойлгомжгүй бодлонтой үг хэрэглэх. За 3 дахь алдаа бол үзэгчд өөрт нь хамааралгүй байдлыг төрүүлэх тийм. За 4 дахь алдаа бол сониуч байдлыг төрүүлэх гэж бодох. Тэгэхээр энэ дүрийг одоо яаж хэрхэн засах вэ гэдэг энэ видеогоор та бүхэнд хэрэглээ. Хэрвээ та бүхэн өшөө энэ дэлгэрэнгүй гой сонирхолтой одоо тий энийг яаж хүрхэн видео хүн төрөх талаар дэлгэрэнгүй хичээл үзэх юм бол YouTube задлан гэдэг YouTube-ийн одоо бүгдийг маш дэлгэрэнгүй хийсэн хичээл байгаа. Энийг бол одоо доор байгаа энэ линкээр ороод үзээрэй. Энэ линкэн дээр одоо та бүхэн бүх хичээл нь орсон байгаа шүү. Видеоны description доор бас комментээр тавьчих. Танд хэрэгтэй бүх зүйл тэр дотор байгаа.